Өнөөдөр ярилцлагын дугаар байх болно. Манай подкастын дугаарууд монголчуудын гаргасан ийм номнууд дээрээс бол хүргэдэг байгаа. За тэдгээр номнуудыг уншсан, одоо судалдаг Мөнхбат гэдэг ийм ахыг бол урьж оруулсан байгаа. Бид хоёр бол дандаа манай подкастын өмнөх дугаарууд дээр аль хэдийн ярьсан сэдвүүдээр ярих байгаа. Гэхдээ одоо миний уншаад та бүхэн товчилж хүргэсэн зүйлийг арай өөр юу гэж яригдчих тайлбарлагдчих болох нь гэдэг үүднээсээ сонирхолтой байх гэж бодож байна. Тэгэхээр та хизэнээс ингээд энэ гэрлийн өргөний номнууд эдгээрийг одоо унших болов яаж явж байгаад дайрал. Тий, нэг 10-аад жилийн хамгийн анхны ном Домчин судар гэдэг судар уншиж эхэлснээр нүд нээгдэнэ гэдэг юм уу. Тэгээд тэр болгонд шимтээд тэгээд ер нь дурлаж эхэлсэн. Тэгээ асар нарийн мэдлэгүүд байна, мэдээллүүд байна. Таны нөгөө уг мэргэжил нь юу байгаа даа лээ? Инженер суртаа, тэнцэгч. Одоо шинжлэх ухаан талдаа ялангуяа эрэгтэй хүмүүс эзэнгуй бэлэг талын мэдээллээс жоохон хол хүлэн зөвшөөрөхтэй муу юм болов гэж би анзаараад байт. Тэгээд таны хувьд анх ямар байсан бэ ингээд? Одоо Домчин судрыг би харахад хүрд тэ гэрлэм хөрхүүл гэх мэтчлээ одоо нэг нүдэнд харагдахгүй тэр зүйлсийн талаар бичсэн байдаг шүү дээ. Тэрнээс бол хүчин үүснэгээд одоо бид арга ертөнцид амьдарч байна ихэнхдээ ашиг орлого тавдах гээс нийтлэг орчин үеийн хөндөрлөлтний ханддаг хандлагаар бид амьдралдаа хандаж ирсэн. Гэтэл одоо энэ судрууд дээр уншингууд бэлэг ертөнцийн ерөнхий ойлголтууд тэгээд эрчим хэм одоо бидний амьдралдаа хэрэгэлдэг үг хэллэгүүд мэдлэгүүд тэрэн дотор байгаа. Жишээ одоо Домчин судар дээр хүрдэн тогтолцоо ярьж байгаа хүн гэдэг амьтныг одоо би өөрөгт биетээс гадна сүнслэг тэр эрчмийн тогтолцоотой одоо 3 биетэй гэж үздэг байгаа. Алд бие, сүнсэн бие, бодол бие гэдэг. Хэр үнэн юм шиг санагдсан танд? Үнэмшилтэй анх уншиж эхэлснээс хойш айхах биш ирэх цаашаа лавшруулаад олон судруудыг аваад уншаал. Ер нь тэгэл бүх өргөдийн гаргасан судруудыг баг уншиж судалж эхэлсэн гэсэн үг. Хүрд гэж юу юм бэ гэсэн одоо миний ухаж таньснаар бол нэг сорон зов хуйлрал байна. Физикт сорон зов хуйлралын голд цэник үүснэ гэж. Эсвэл тахилгаан цэнийг эргэн тойрон сорон зов хуйлрал үүснэ гэж. Тэгэхээр хүн гэдэг өөрөөсөө цэгүүл төрөлдөг. Дотроо нэгсэн тахилгаан станцтай амьтан байна шүү дээ. Одоо жишээ нь хүний зүрх бол тахилгаан цэнгээр ажил. Тархинд боловсруулагдсан мэдээлэл хүний эдээс хүртэл явахдаа цахилгаан цэнгээр томчнаа гэсэн үг. Тэгэхээр тэр болгоныг хүрд гэдэг зүйл байж байж тэр мэдээлэл солилцоо явдаг байна. Энэ бол шинжлэх ухааны ойлголттой. Бэлэг ертөнц гэдэг бол шинжлэх ухаанаас тустай гэсэн үг шүү дээ. Бид нар шинжлэх ухааны хөгжил, дэвшлэн, техник, технологи нь ямар байгаас хамаарат энэ бэлэг ертөнцийн онол үйл зүйлүүдийг бид доохондоо чадах хэмжээнд тайлж байгаа. Гэтэл заавал техник, технологиор эсвэл лаборатори байж бид нар тайлах гэх биш. Хэдэн мянган өмнө нөгөөд хүн гэдэг амьтныг төгс судалжээ. Тарих гэдэг зүйлийг төгс судалжээ. Эдис хоорондын мэдээллийн солилцоог бүрэнгүйц таньж мэдсэн байна. Тэгэхээр бидний одоо яриад байгаа шинжлэх ухаан гэдэг бол тэрний хажууд одоо хэдэн тий, ер нь бол 12 дугаар анги үзэх юм бол бага анги юм уу? Бага ангид явж байгаа л. Тантын төвшөнд байгаа даа тий. Хожим үйлс наргачин шүү дээ. Заавал нотлохоо шаарддаг. Нотлохоогийн хэн нэгэн эрдэмтэн доктор профессор гэсэн нөхдүүд хэлбэл үнэн гэж итгэдэг. Хэн нэгэн малчин дурж ярил бид тэрэнд итгэдэггүй юм л нэг хандлагын зөрүүтэй. Тэгтэл өвгд хэлж байгаа. Мэдээллийг мэдлэг болгоо, мэдлэгийг чадамж болгоо. Чадамжийг шид болгоо. Тэгэхээр юм одоо явж байгаа энэ тогтолцоо өгөхөд бидний зөвхөн мэдээлэл өгдөг тогтолцоо байхгүй юу? Багш бол мэдлэгтэй бай. Яг л тэр мэдлэгийн агуулгыг, утгыг таньдсан учраас багш бол мэдлэгтэй. Хүүхдэд бол мэдээлэл өгч байгаа. Тэрийг мэдлэг болгохын тулд хүүхдэд юу гэхээр гэрийн даалгавар гэдэг тэр мэдээлэл давтан ажиллах тэр гэрийн даалгавар шүү дээ. Тэгэхээр бид нар мэдээллийн утга агуулгыг таньж чадсан үед тэр бол бидэнд мэдлэг болж хадгалагдах нэ тархинд. Тухайлбал өмчин тархинд. Тэр мэдлэгээ бид нар үйлдэж эдисийн төвшин тэр мэдээллийг хадгалахыг чадвар боллоо гэж. Чадвараа илүү хөглөж чадах юм бол тэр шидийн төвшөнд очиж. Одоо бид нэр шид гэдгийг те онцгой чадвар шүү дээ. Гэтэл онцгой чадвар болгох нь юу гэхээр эдээс хүртэл хадгалсан тэр мэдээлэл тэр чадамжийг дараагийн төвшөнд гаргах чадвал тэр шидийн хэмжээнд очдог болох нэ гэсэн үг. Чадвартай болсноос эхлээд тэр чинь миний бодлоор бол өвлөгдөх чадвартай болдог юм шүү тий. Ген дамжих боломжтой. Тий, эдээс хадгална гэдэг нь юу яаж нэхэр ил ухамсарт байсан мэдлэгийг далд ухамсарлуугаа буюу удамшлын мэдээллийн санал руу эсвэл хүн төрөлхтний мэдээллийн санал руу илгээж байгаа хэлбэр. Хүний тарих гэдэг бол асар хүчрхэг процессор. Тэгэхээр энэ процессорыг хүн гэдэг амьтны яаж байна гэхээр 3 мэдээллийн их үүсвэрээс ачаалж байна. Ил ухамсар, далд ухамсар, дээд орон гэдэг юм зарим доод орон зайч гэж бол тэнд асар их одоо big data байна. Тэн дотор гэдэг ингээ багц ингээд фолдероор мэдээлэлүүд байна гэсэн үг шүү дээ. Тэгээд бүр нөгөө амьд оршихуун өөр ертөнцийн өөр ингээд орчлон хорвоогийн сансар өгтөргөн бүх мэдээлэлүүд байгаа гэсэн үг. Тэр сүлжээнд холбоотой нэг л компьютер гэж өөрсдөө төсөөлөх хэрэгтэй. Алд биеийн 5 хөрд тэгшэрч байж зөнгийн хөрд буюу 6 дахь хөрд нээгднэ гэж. Тий 6 дахь зөнгийн хөрд нээгднэ гэдэг нь далд ухамсараас мэдээлэл татах суулган нээгднэ гэсэн үг. Бүр
нэгж эсхийн төвшөнд байгаа. Тодорхойлолтоор эс гэж юу юм бэ гэсэн мэдээлэл хадгалсан бөмбөлөг гэж байгаа. 7 хүрдний харьяанд өөр давтамжинд тэр мэдээллүүд бүгд хадгалагдаж байна гэсэн үг. Ерөнхийдөө ингээд энэ 7 хүрд бол өөр авайлбартай өөр хэм ялгаруулж байгаа. Тэр хэмээсээ хамаарат өөр өнгөтэй харагддаг гэж байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо шинжлэх ухааны тэр авра үздэг төхөөрөмж энэ төр гэдэг байгаа чи ерөнхийдөө тэр давтамжийг л ялгаж таньж байгаа л нэг арга шүү дээ. Бясалгадаг хүмүүс бол тэр бүр аваагаа хүртэл сонсон энэ төр гэж байгаа. Хүрднийхээ бүр авааг тэр хүрд гэдэг зүйл чинь хуйлраад эргэж явахдаа тэр чимээ гаргаж штэ. Тэгэхээр хамгийн доод үндэс хүрд бол авайлуур гаргана гэж байгаа. Одоо монгол хэлний 7 их шиг бол үндсэн 7 хүрдний авайлуур шүү дээ. Улаач хүмүүсийг номон дээр тэгсэн бусдаас арай ялгаатай тийм жингэнсэн чимээ гаргаад хүрдэнэ. Тийм болохоор онгодын сүнсч байж болно, эсвэл хар талын сүнсч тэрийг сонсоод одоо ирдэг тийм гэдэгсэн. Арай ялгаатай юу? Би одоо улаач хүн биш. Тэр онгод тэнгэр буулгадгүй. Би зүгээр судлаач хүн. Бидний далд ухамсартай байгаа мэдээллүүд бүгд өнгөрсөн үеийн өвгдийн ургууд михны мэдээлэл хадгалагдаж байна гэдэг бол тэнд нэг эзэн байна. Тэр мэдээллийг үйлдэлсэн эзэн байна шүү дээ. Бид өөрийнхөө ямар давтамжинд байгаа ямар эсдэх мэдээлэлтэйгээ холболт үүсгэхэд юу вэ гэхээр эрчим хэм долгионоор эзэнтэй холбогдож байгаа. Одоо тэр онгод гэдэг байгаа чинь тэндээс ирээд байгаа биш. Минийхээр шүү дээ. Юу гэхээр үйлдэлийг үйлдэж байсан хүний араа төрөл нь хаана байхаас үл хамааран тэр чинь сүнслэг эрчимлэг үеэрээ тэр аль нэг оршууд байна да. Гэтэл тэрнтэй холбоо үүсгэх сувг нь бидний эс дотор тэр код нь байгаа гэсэн. Бид нэр бясалгаж байгаа тийм үү ямар нэгэн байдлаар эсвэл тодорхой эрчим хэмийн цогцолтонд орох үед яг тийм хэмтэй мэдээлэл нь бидний дотор сэрж байгаа. Тэр сэрсэн мэдээлэл бидний тархин дээр очиод бодлуулж байгаа. Тархи бол юу гэхээр илүү энэ далд ухамсарт байгаа мэдээлэл тархийг ачаалж байгаа л хэлбэр шүү дээ. Тэгэхээр бид нар ямар хэмийн цогцолтонд орно тийм хэмийн мэдээлэл сэрээд тархийг ачаалж байгаа. Тэгэнгүүт хариу уруулна яг л тийм ижил хэмтэй үйлчлэг бид нар хийгээд байгаа гэсэн. Наадах чинь нэг дугаар дээр би нэг генд байгаа тэр мэдээлэлтэйгээ ижилхэн сэтгэл хөдлөл одоо би авах юм бол тэр мэдрэмжийг аль болох удаан аваад авах юм бол улаач хүн тэр онгод тэнгэртэйгээ холбогдох нь хурдан байдаг гэж одоо ойлголттой ижилхэн санагдаад. Тэгэхээр юу гэхээр хүн дотор байгаа мэдээлэл байна. Сайн муу бүгд байна, баяр жаргал бүгд байна. Тэгэхээр бид өөрийгөө ямар төлөв, ямар эрчим хэмээн нөлөөнд оруулна бидний биеэс тийм мэдээлэл сэрдэг баг. Сэрдэг үе тархийг ачаалдаг баг. Асар их баяр жаргалтай орчинд яваад ороход өөрийн мэдлгүй ингээд баярлаад хөөрөөд баясаад явдаг нь юу гэхээр бидний доторхтой баяр жаргалын мэдээлэл нь сэрээд тархийг ачаалаад байгаа л гэсэн үг. Танийхаар хүн төрөлхтний үүслийг юу гэж боддөг вэ? Одоо ч юм бол шинжлэх ухаанаар Африкт үүсэл тал руу ингээд яваал өөр одоо цагуураараа ингээд өөрчлөгдөд яасан гэдэг байна шүү дээ. Тэр онгодуудын яриагаар бол твд ч юм уу ингээд өөр антитаас хүн үүссэн гэж би бол ойлгоод байгаа. Яриад ингэж та юу гэж энэ дээр энэ хүн гэдэг монголчуудын хэл дээр хижгээрээс гэж нэрлэж байгаа. Байгалийн нэг төрөл зүйл. Гэхдээ байгалийн амьтдаас ялгаатай. Юугаар вэ гэсэн оюунаараа гэж. Оюун гэдэг нь юу юм бэ гэхээр явж юу гэхээр шинийг бүтээх чадамж байхгүй юу? Шинийг бүтээх чадамж. Жишээ нь одоо живдүү ярилцж байгаа энэ төхөөрөмжийг одоо энэ орон байрыг энэ ширээ сандал энэ бүгдийг хүн гэдэг төрөл зүйл бүтээх чадамжтай. Гэтэл эндээс нэг асуулт гарчиж байгаа. Энэ бүтээх чадамж юунд зориулагдсан юм бэ? Яагаад зөвхөн хүн гэдэг сэр нуруун дээр босоо явдаг гавлтай энэ төрөл зүйлд яагаад энэ оюун буюу энэ бүтээх чадамж өгсөн юм бэ? Ямар бурхан нөхсөн? Эсвэл ямар тэмрэн нөхсөн? Яах гэж өгсөн? Эсвэл ямар харь гариг нөхсөн гэж? Ямар харь гариг нөхсөн? Энэ чадамж юунд зориулагдсан юм бэ? Гэтэл өвгдийн сургаал дээр юу гэхээр энэ алаг дэлхийн тэнцвэр буюу зэрэгцээ 5 твийн тэнцвэрийг хангах үүрэгтэй гэж хүний. Хурамс төв, сус төв, савдаг төв, замбат төв, эрлэг төв гэж. Энэ явж 5 мах байдаг байхгүй юу? Гал, ус, шороо, хий, төмөр. Энэ 5 хүчнийг тэнцвэрт байлгах үүрэгтэй амьтны хүн гэдэг. Энийг монголчуудын хэлсэн үг. Орог саарл тэнгэр олны санаа дагна гэж. Энэ юу гэхээр орон зайдах өөр амьсгалын тэнцвэрт байдал нь хүний санаанаас хамаарна гэсэн. Тийм хүний санаанаас хүнээс ялгарч байгаа тэр хэм давтамж нь энэ орон зайдах өөр амьсгалыг тэнцвэрж билдэг гэсэн. Монгол хаттын номон дээр яг энэ хэсгийн тайлбар байгаад байгаа юм санагдаад байна. Тэн дээр болохоор нэг арай энгийн нэр нь гэх юм уу дэлхийн маань цөмн халуун байгаа шүү дээ. Тэр нь болохоор ингээд нарны гэрлэр ер нь бусад одоо дэлхий дээр байгаа юмнуудаас эрчим энерги авдаг. Тэгвэл тэр дунд хамгийн их эрчим энерги дулаан ялгаруулдаг нь хүн гинэ. Тэгээ хүн хизээ тэр дулаанаа ялгаруулж чаддаг гэхээр эерэг бодолтой тий эерэг энерги байхаар тэр нь илүү дулаан гэдэг юм байна. Тэгээд сүүлийн үед болохоор дэлхий дээрх хүмүүсийн тэр нэг энерги нь арай жоохон сөрөг болоод арай багасаад тэгээд дэлхий цөмдөх тэр эрчим жоохон дутагдаад байгаа гэж ярьж ин дээрэс нь хар эрчим энерги нь арай илүү их байгаа учраас
тэр озоны давхарга цоороход бас нөлөөлөд байна. Тэгэхээр дэлхийд ирэх хүмүүс дийлийнх нь эерэг энергитэй байх юм бол эргээд цагуурын өөрчлөлт эднэрийг засах боломжтой дүү тийм агуулга байгаа байхгүй юу? Хүн тухайн орчныхоо цаг үеийг өөрчлөх боломжтой гэд анх сонсоход ихтэй нэг жоох итгэмээргүй юм шиг. Яаж бид нар бодлоор байна те азууны давхаргыг одоо нөхөх юм сонин юм шиг. Гэхдээ энийг бол туршилтаар шинжлэх ухаанаар бол баталж болмоор юм шиг санагдаад байгаа юм. Судраар ингэж байгаа. Эрчмүүдийн нэгдэл туяа болно. Туяануудын нэгдэл цацраг болно. Цацрагуудын нэгдэл гэгээ болно. Гэгээнүүдийн нэгдэл гэрэл болно. Гэрлүүдийн нэгдэл гал болно гэж. Энэ юу яриад байна гэхээр хүний эдээс дотоод нэгж дотроо юу гэхээр тэр эрчим хэм ялгаруулж байна. Тэгээд нэг эргэтэн дээр болоод ирэнгүүт тэр туяа болох нь шүү дээ. Гэт ингээд яг энэ процесс бол хүн дотор явдаг процесс гэсэн. Олон шашин, олон зуун жил, олон мянган жилийн хүмүүсийг гэгэрэж чигсэн байхгүй юу? Гэгэрэлд хүрсэн хүн бурхан болд юм аа гэд хамгийн өндөр дээд хүслээ бурхан гэж үзээд бурхан шигдсэн байхгүй юу? Гэтэл монголчууд юу гэхээр гал шүү. Гэгээ гэрэл гал гэдэг байгаа тэр. Гал болох гэж шүү дээ. Тэгтэл дэлхийн цөм бол гал шүү дээ. Нар бас гал. Тэгэхээр хүн гэдэг амт нь яг өөрийгөө олоод өөрийгөө хөгжүүлээд явбал ингээд гал ажил болох нэ. Одоо бид нар чанар гэдэг нэг үг хэлдэг дээ. Гэтэл баруун талын одоо хоёр дууд тэр талд бол чинар гэж дуудлага нь чинар байхгүй юу? Чи нар шүү гэсэн үг. Утгад энэ явж байна гэсэн. Та нар гэж. Та бол нар шүү. Та бол нар шүү. Тэгэхээр юу гэхээр өөрийгөө хөгжүүлээд байвал нар адил гэрэлтэх нэ. Тэгэхээр их дэлхийн цөм нарнаас ирчим аавна. Сарнаас ирчим аавна. Од ирэхсээс тэр гэрэл нэрчмүүдийг аавна. Гэхдээ сударт юу гэхээр шууд авдаг цэвэр эрчмүүд нь би шууд авахгүй юунд нь хүн гэдэг амт нь 99 одноос 99 хөрдөндөө эрчим аавна гэж. Бид тэр эрчмүүдийг аваад боловсруулад дэлхийн цөм рүү дамжуулдаг нэг төрлийн амт гэсэн үг. Үндсэн төр үүрэг зориултын нэг нь үндсэн үүргүүдийн нэгэн дээр. Тийм учраас их дэлхийд хүн хэрэгтэй. Судраар бичсэн энэ дэлхийн домог байгаа. Энэ дэлхий дээр амьдрал үүсгээс өмнө дөрвөн хүч нь ээлжлэн тэмцэлдэж хүчийг үзэж байгаа гэж. Нэг бол хүч салхи шуураад, эсвэл галтууд дэлбэрч, гал уйлал, эсвэл үер ус сулал. Ингээд дөрвөн хүч нь ээлжлэл чөтгөрч тогтохооргүй уур амьсгалтай байсан гэж. Тэгээд мөнх тэнгэр эцэг дүүгнийхийг хилцэл байгуулад дундаасаа замб төв гэдгийг бүтээлээ. Сүрийг тогтоох өөрөгтэй тавтах твийг бүтээлээ. Миний ухснаар бол дөрвөн хүчин гэдэг нь бол агаар мандал байх нь, ус байх нь, хатуу чулуун хөрс байх нь, тэгээд дэлхийн цөм байх. Тэгэхээр энэ дөрвөн төв нь зөрчилдөж байхдаа замб твээ бүтээгээд тэнцвэрт оршиё гэхэд замб төв дээр хүн гэдэг амтныг бүтээжээ. Бусад амтад магадгүй одоо шинэ агаарт нисдэг амтд бол хормос твийг харьяад байх нэ. Усанд явдаг нь лус твийг харьяад байх нэ, тийм ээ. Ингээд өөр твдээ хамаарагдах нь л дээ. Хүн гэдэг амт нь замб твийн амтан байна. Хүн нь өөрөө энэ таван твийн тэнцвэрийг хангах үүрэгтэй амтан байна гэж үзээд алд үеийн таван хөрдөнд нь энэ таван хүчний төлөөлөгч тэр сүнслэг эрчим гинөө өв гэдэг нь яаж нэрлэх намаагүй ямар ч байсан бидэн дотор таван төв тэнцвэрт орших хэрэгтэй юм байна. Энийг иймэр ойлгож болох уу? Таван гэдэг чинь дотор нь ирлэг твгээл орж ийн тий. Тэгэхээр ааш арин шинж гэх юм уу те авирыг тэнцвэрлэх гэсэн үг тий. Судар дээр ингэж байгаа. Гал шороог болвол алтыг үтээ. Ус шороог болвол модыг үтээ. Шороо болвол таван мах байдгийн ам. Тиймээс шорооноос усыг алтыг ялгаж ил болно. Сүрэлдүүд таван мах байдгийн голдон шороо. Яг энэ харьцаагаар ингээд зурхаар хас зураг. Хас тэмдэг бол таван мах байдгийн төлөөлөл нэг талаар олон утга бий баг. Гэхдээ миний тайлснаар өгөхээр хас тэмдэг таван мах байдгийг төлөөлж байгаа. Голдон шороо. Хүн гэдэг өөрөө таван мах байдгийн 108 элементээс бүтсэн. Би энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл сүүлийн үед энэ сэрж байгаа хүмүүс энтер гэдэг байгаа. Ерөнхийдөө дотоод би гэдэг байгаа зүйлтэйгээ холбоос үсэг процесс явж байгаа гэж ухаж байгаа. Би гэдэг байгаа хинийгээ хэлээд байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр би гэдэг байгаа нь юу гэхээр тэр дотоод таван хүчнтэйгээ буюу энэ алд үеийн таван хөрдөн дээр таван сүнс байна гэж ухах хэрэгтэй. Энэ таван хөрд сүнс магадгүй энэ таван твийн харьяат байх нэ. Харин тийм наа чин бас бөөгийн товчон гэдэг номон дээрээс хөө ингээд насараад сүнс нь эхлээд юм нэг бүхэл байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ эргэлгийн дэнсийн 13 дэнсийгээр ороход эргэлгийн ноён хөрднүүдийг аваад мэдээлэлээ уншаад ямар хурдан нэлээ хурмас твтэй одоо уул устайгаа яаж харьцаж исэн те юм. Тэр мэдээллийг уншигддаг байгаа байхгүй юу. Яг зөв тийм. Тэгэхээр юу гэхээр алд үеийн таван хөрдөн дээр таван үйлдэл таван өөр твийн өөр оршихуй эзэд суудсан үйлдэл үрэх гэж байж байгаа. Буюу био машиныг ашиглаад энэ ил ертөнцид тэнцвэрийг тогтоох үйлдэл гэж ухах юм бол одоо бид нэг ярьдаг штэ. Ламар дээр очиод бөөмө дээр очиод ингэхээр өө чи сус хэлгэнүүлсэн байна. Эсвэл чи нэг савдаг төвшүүлсэн байна гэж штэ. Гэтэл бидэн дотор байгаа сусын үйл хариуцсан сүнс өвгөн. Дүүрэх чадахгүй болохоор догширч яах гэсэн үг. Бухимдаад штэ. Уурсад. Тэгэхээр одоо эндээс
одоо байгаль экологийн сүрэл их болж байна. Байгаль их дэлхийг хайрлах хэвээр тэр хүмүүд тарин энэ төргээл юм ярьж штэ. Бид эхлээд дотроо тэр 5 хүчнтэйгээ холбогдох уу? Тэр энэ холбоосон батчихаар зарим хүмүүсийн хэлдгээр бяцлагчдын хэлдгээр тэр дотоод энэ өвдтэйгээ дүү хоолоогоор байна уу, мэдрэмжээр байна уу, зөнгөөр ингээд холбоосон үүсэх юм байна л да. Тэгэхээр эдний үйл төвөл зорилго тэр бүгдийг ингээд бид нэр таньж чаддаг болно гэсэн үг. Тэгэхээр хаана очиж ямар үйл хийх, 10 мат тарих юм уу, 20 тарих юм уу? Эсвэл өөр үйл зүйл хийх ёстой энэ дотроос хэлэх нэ. Тэнцвэр алдагч байгаа орон зайн эзэд нь хийвэйтэй хийсгэлэн дүртэй тэр лус гинөө савдаг гинөө тэндээс ирж байгаа захиалга мэдээлэл нь бидний энэ дотор хүмүүсээр дамжиж ирэх нэ. Дотоод тэр долгион баригч тэр дотроос сонсон уу эсвэл мэдрэмжээрээ аавна уу тэрүүгээ бид нэр бодоод бясалгаад тэр мэдээллийг задлж таньсан үед тэгвэл тэнд очиод би нэг ийм үйлдэл юм байна шүү дээ. Энийг яг ийм ёс дэжээгээр ингэж үйлдэх ёстой байна гэдээ бид нэр бүрнгүүт таних нэ. Тэрийг заавал хэн нэгнээс асуух ёсгүй юм байна л да. Бүх юмыг дотроос ухчихад ирэх. Дотроос энүүгээ сэрэлт яваа, гэгээрээ боловсроо гэдэг нэг юм байна. Одоо ингээд эргээ бодоход би барыг гарлаа. Ихэнхдээ дандаа л гадагшаа хандаж байсан. Би хизээч өөрлөгөө тогтож хандаж байгаагүй юм байна. Гэтэл бүх юмны нууц нь эхлээд дотор байгаа юм. Энийг өвгдөн сургаал дээр сэтгэл дүнслэснийг бодолтой ургуулж аль биеэрээ гүйцээ гэж. Ингэхэд сэтгэл баясан. Ингэж амар амгалан ирнэ. Амар амгалан гэдэг бол тэр тэнцвэрийн өртөө юм байна л да. Сэтгэл бие, бодол бие, аль бие гурав чандамлаж тэгш хэмд тэгш шинцэгт гурвуулж нь аятаа ингээд. Гэтэл дийлэнхтэй бид нэр яд юм бэхээр сэтгэлээ хайчаад зөвхөн бодол дээр ажиллаж байгаа. Сэтгэл гэдэг чинь яг нь минийхээр бол сэтгэл гэсэн үг л да. Сэтгэх гэдэг нь альва нэг бөглөрсөн зүйлийг ингээд онгоолгоо гэсэн. Онгоолгоо ингээд сэтгээд онгоолгох гэдэг. Тэгэд тэнд байгаа юмыг онгоолгоод тэндээс мэдээлэл аваа. Сувгууч бүтэрсэн байна л тэрийг онгоолгооч яа л гэж байгаа. Тухамсраас те бодол гэдэг нь энэ бод ол гэж штэ бод ол. Монгол үг бол үе болгоно утгатай хөргөн утгатайгаар тайлагдах хэвээр. Тэгэхээр бод ол гэж штэ энэ процессыг яриад. Тэр мэдрэмжэн дээр бид нэр төвлөрөөд гүрэг тархиндаа боловсруулалт хийгээ бодоод олвол тэр мэдээллийг бид нар тайлаад таних нэ. Одоо бид нар ихэнхдээ бол ил ухамсарын төвшөнд ямар мэдээлэл авсан тэрүүгээ хэр зэрэг тайлж таньж мэдлэг болгож чадсан. Зөвхөн тэрэн дээрээ дийлэнхтэй тархи ачаалаад байгаа гэсэн үг. Гэтэл цааталт насар их хэмжээний мэдээлэл байгаад идэг. Одоо мэдээлэл байгаад идэг. Тэр нь мэдрэмж маягтай орж ирэх гээд идэг. Орж ирсэн ч бид тэрүүгээ тайлж чадахгүй ч зүйдээ бид нар хүнээс асуугаад байна да. Гэтэл өвхтөө бол хүнээс асуухгүй мэн л да. Би тэрэн дээрээ төвлөрөөд яг юу гэж вэ? Яа гэсэн юм бэ? Жаахан ингээд бясалгаад сэтгээд ингээд яах юм бол тэр мэдээллийг бид нар тайлж чадах нэ. Тэр үед яах юм бэ гэхээр хаана мут дээр хаана газар ус хөндөж болохгүй вэ? Тэр бүгдийг бид нар эсвэл тэр алдарсан тэнцвэр алдарсан орон зай дээр очиж бид нар ямар үйл зүйл хийх ёстой вэ гэдэг бид нар хэнээс ч асуухгүй бид нар өөрсдөө мэдж явах боломжтой тийм төрөл зүйл амьд байна л да. Ийм учраас тэр бүтээх чадамж гэдэг нь юу гэхээр байгалийн тэнцвэрийг тогтоох алдарсан газар бид нар засах ёстой. Монголчууд зөвхөн энэ юуг мэддэг юм уу? Одоо энэ саунд хэвийн тэнцвэрийг хадгалах зориулалттай энэ хүн төрөлхтөн бий болсон юм байна гэдгийг бид нар эсвэл арай түрүүнд мэдсэн юм уу? Өөрсдөө монголчууд гэж нэрлэдэг байгаа энэ үндэстэн бол анхдагч сүрэг. Өвгийн юм дээр анхны ам үйсэн алтаа гэж байна. Бид алтаа хангааж одоотны нутагт төрж өссөн. Анхны ам үйсэн. Ам гэдэг чинь нөгөө ам гэдэг нь юу гэхээр магадгүй энэ бичил бий юу? Нэг хэлтүү. Уснаас уураа газар гараад тэрэн дээр бичил бийтэнгүүд анхны ам. Одоо тэр зам бутивэ үүсгээд энд амьдрал үүсэх процесст анхны ам үүссэн газар нь алтаа. Кайлас уул гэдэг юм л шүү дээ. Гэж байгаа. Тэгээд домгоор бол юу гэхээр ам үүсээд ингээд яваад амьтад үүсээд тийм үү. Ингээд дараа нь анхны гал улсан сүрэг, галыг эзэмссэн сүрэг эндээс гэж байгаа. Алтаагаас. Дандаа анхдагч. Тэгээд одоо бид нар гал мандаг, гал тасалдаг ёстой. Залуучууд айл гэр болоод яг эцгийн галаас гал тасалдаг ёстой. Энэ юу гэхээр галаа манж байсан сүрэг агуудаа багтахгүй ч юм уу оромжинд олон болцоо хажуугийн агуулгын юу гэхтэй энд байсан галаасаа тасалж явж исэн ёс өнөөдөр бидний ёс дотор байгаа гэсэн. Гэтэл Европ бусад үндэстэн дотор гал тасалдаг ёс өстой үндэс нэг цөөхөн баг. Мэдгүй байна. Байдаг эсхийг. Урд зүгийн хятад, хойд зүгийн орсуудыг үзэлтэй тэдэнд гал тасалдаг ёс байхгүй. Тэгэхээр хөгжлийнхээ хувьд хүмүүс гал гэдгийг өөрсдөө гаргаж чаддаг болсны дараа саяж нээсэн сүрэг гэсэн үг. Тийм учраас тэр гал гаргах нь асуудал биш шүү дээ. Тийм учраас тэрийг тийм өндөр хэмжээнд уламжилж авч үлдээгүй гэсэн үг. Тэгэхээр хожуу үүссэн сүргүүдээ сүргүүдийн өртөл гэсэн үг шүү дээ. Зөв. Тийм ээ. Тэр хамгийн ихэнд одоо хүн болсон болохоор
монголчууд арай эрт тэр далд ертөнцөөс мэдээлэл авах тэр сувг нь. За тэгэхээр одоо эндээс логикоор үзэл дээ. Хүн гэдэг амт нь энэ алаг хорвоогийн орон зайд өөр амьсгал буюу зэрэгцээ 5 твийг тэнцвэрт орших үүрэгтэй амт байна. Түүнээсээ бүтээх чадамж нь өөрсдийнхээ 5 тух гэж нэрлсэн. Эсвэл мөнгө, эрх мэдэл гэдэг зүйл зориулагдах ёсгүй байна. Тийм үү? Тийм. За 5 твийн тэнцвэрээ хангах хэвээр энэ эрдэм мэдлэгийг хэн нэг нь хадгалах хэвээр. Монголчуудын юу гэхээр хүн төрлөخت нь энэ эрдэм онолоо мартах үед сануулах үүрэгтэй эндсэн гэж байна. Дэлхийн эмээлэг эзэндээ авах үед хөх толгот монголчууд сэргэн мандаж хүн төрлөختөнд нэг засна гэж. Тэгэхээр хүн төрлөخت нь өөрөө энэ алаг хорвоогийн бүх бөөрөнд оршин сууж орон зайд цаг уураа тэнцвэрт байлгахад анхаарах хэвээр. Тэг бүтээлч чадамжаараа тэнцвэрийг засчих хэвээр үүрэгтэй төрөл зүйл байна. Гэтэл энэ төрөл зүйл нь өөрөө онол мэдлэгээ мартаад ёс уламжлалаа сагч дийлэхгүйгээр буруутах үед нь сануулаад хүн төрлөختнөө засах үүрэг нь хөх толгот монголчуудад оногцсон гэж байна. Энэ гэрээгээр хийгцээ. Энэ бол их өндөр магадлалтай үнэн зүйл. Би бол итгэж байгаа. Монголчууд үеийн үед хүн гэдэг төрөл зүйлийг өөртөө эзэн байх боломжийн төлөө бодлого явуулж исэн гэсэн. Өөртөө эзэн байна гэдэг нь өөрийнхөө тэнцвэрийг бол орон зайдаа эзэн болж дүүргэн л гэдэг цаад. Хятадуудыг бүгдийн өв соёлоос нь салгаад эсвэл устгаад ингээ хичүүл тэр нам дор газрын орон зайд уур амьсгалыг бид нар засах эрдэм мэдлэг нь туулаараа бидэнд байхгүй байхгүй байхгүй. Тэр орон зайд алдарсан уур амьсгалыг таньж мэдсэн хэдэн мянганы мэдээлэл нь хятадуудын тэр далд ухамсарын мэдээллийн санд нь байгаа гэсэн. Хойд мөсөн далаад одоо мөсөн дунд амьдарч байгаа тэр арт нь хэрэг 5 тухай орчин үеийн бидний ойлгодог хөгжил дэвшил гэдэг зүйлийг хамгийн зөв юмаа гэж ütсэн бол тэндээс нааш нь юугаад ороод ирэх ёстой зү. Гэтэл яагаад нэгж орж ирэхгүй тэндээ тисэн өнөөдөр хүртэл ингэ мөсөн дотор амьдраад байгаа. Тэд чинь тэнэг мулгуудаа биш. Тэр орон зайд байх ёстой тэр зүйлээ хинээрч хэлүүлдэггүй мэдээд тэндээ тисээд байгаад байгаа. Тэгтэл 13 дугаар зуунд монголчууд энэ онолыг түгээсэн гэсэн үг шүү дээ. Та нар өөртөө эзэн бол. Өөртөө эзэн болсноор та нар орон зайдаа эзэн болно. Орон зайдаа эзэн болохоор энэ алаг хорвоо чинь тэнцвэрт оршноо. Алаг хорвоо тэнцвэрт оршвол нарны аймгийн тэнцвэрт оршно. Ингээд орчлон хорвоо тэнцвэрт оршноо гэдэг л үйл зүйлэнд явж байгаа гэсэн. Зөв. Одоо тэр байдаг хүмүүс байдаг газартаа л байгаад байгаа шүү дээ, тий? Америкууд Америкта. Тэгсэн хэрнээ энэ байгалийн тэнцвэр алдагдаад байгаа юм шиг л харагдаад байна л та. Тэнд өөрийгөө олсон буюу өөртөө эзэн болсон дотоод тэнцвэрээ бий болгох чадсан буюу амар амгалан хүн байхгүй гэсэн. Хүн амгалан биш бол орон зай амгалан бус болох нь байдаг. Хэр зэрэг амгалан бус болно тэр хэмжээгээр байгальд цаг уур ингээд хүчтэй сүрэл үйлдэл дэврээд байна гэсэн. Энэ маягаараа явах юм бол бид нэр хөгжил дэвшил гэдгийг материал суурлаад эдийн засаг гэдэг юм аа уул уурхаа гэд ингээд явах юм бол хүн төрлөخت энэ алаг дэлхий галуу эрэлт гэдэг юм доо явна гэж бодох хэрэгтэй. Тэр хүн байгаа учраас тодорхой хэмжээгээр мэдээж масан шилжилт болж штэ. Хааны газраас юм аваад идэл хийж байна. Тэр савлгаа 60 жилдээ 100 жилдээ болдог байсан бол өнөөдөр яаж нэхэр бүхлөт нь уулыг нэг өдөрт өөр газар руу зөөж байгаа. Энэ ч юу гэхээр 60 жилдээ багахан хөдлөө тэнцвэржүүлдэг байсан бол одоо өдөр болгон тийм хөдөлгөөний хийхгүй бол их дэлхий савлгад хэрэгэлтэнд орно гэсэн. Магадгүй энэ инженер одоо савлг эргэж жагаад нарыг тойрог замаас гарч болно шүү дээ. Тэгэхээр энэ хөдөлгөөн чинь өөрөө байгаль цагуурын хүчтэй өөрчлөлтөнд дэлхийг оруулаад байгаа. Нөгөө эдийн засгаараа би бинтгээ уралдаг болсон цагаас юм шүү те. Тий. Эдийн засгаасаа одоо манай засгийн газар эдийн засаг бас дахин эдийн засаг. Эдийн засаг чинь нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс хамаарат байгаа. Их бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр өндөр эдийн засагтай гэдэг байгаа тий. Тэгтэл хэрэгцээ хэрэглээгээ хоёр юм байна. Монголчууд бол зайлшгүй хэрэгцээгээ л хангах. Тийм философитой. Хэрэглээ гэдэг нь бусдаас илүү гарах, бусдаас илүү юмтай байх гэж зорж штэ. Баян байх. Гон хэрэглээ гэдэг чинь нөгөө суур хэрэглээ, хялбарчлах хэрэглээ, тансаг хэрэглээ гэдэг. Хялбарчлах нь одоо техник технологи юм да. Тэгээд тансаг хэрэглээ. Одоо хүн төрлөختөний тэр сэтгхүү бол энэ тансаг руу яваад штэ. Тансаг руу яваад. Одоо энэ iPhone гэдэг утсыг нэр гарах болгонд авах гэдэг штэ. Тэгэхээр энэ юу гэхээр зоос мөнгө гэдэг юм яг тий. Баяжчих гэдэг шунал дээр яваад байгаа гэсэн үг. Энийг хин ингээд энэ дээр тоглолт хийгээд байгаа юм. Том одоо корпорацууд уу. Тэгэхээр энэ онолгүй явахаар байна. Онолгүй. Жам сөрсөн бүхэн мөхнө гэдэг. Тэгэхээр хүн төрлөختөн бол хөгжиж байгаа биш. Мөхс рүүгээ алхаад байгаа. Алхам алхмаар. Байгалийн хуулийг зөрчиж байгаа болохоор тийм. Тийм. Жам гэж юу юм бэ гэдгээ бид бас асуух хэрэгтэй. Жам. Минийхэр бол юу гэхээр хүн гэдэг амт нь зөвхөн хүнтэй харьцдаг. Өөрсдөө харьцахаас гадна хүрээлэн байгаль орчин нарс сарууд эрхэс тэнгэр газар тэр зэрэгцээ 5 төв гэж нэрлэгдэж байгаа тэр орон зай бүгдтэй харилцаж байгаа. Энийг базаад хэлэх юм бол алтан дэрний аялал дотор тэнгэр газрын нийлэмжид харилцаа. Газарт үндэс иш цомрлог болон дэлгэрхтэй моны онол, гэрээ онол, уялахын онол гэж дэлгэгдэнэ гэж. Монголчууд тэнгэр үзлийн дор ийм 3 онол боловсруулсан артан байхгүй юу? Орчлон хорвоогийн бүх зүйл мөнхийн хөдөлгөөнд байгаа гэж байна. Энэ хөдөлж байгаа
бүх хөдөлгөөнүүд донд тэнцвэрээ олох тэр тогтолцоог л жам гэдэг гэсэн үг. Тийм учраас их олон хүчин зүйлийн үйлчлэлийн нөлөөнд дотор оршиж байгаа энэ зүйлс байнгын тэнцвэрлэлд хэмэлж байгаа. Тэнцвэрээ олохгүй бол бүгд мөхнө. Тэрийг яг хэрхэн тэнцвэрээ олохыг те нийтээрээ улсаараа дэлхийн хүн төрөлхтөн 3 юм онол байгаа юм. Моны онд, гэрийн онд, уялгын онд гэдэг үү? Тийм. 3 онол байгаа. Бүх зүйл харилцан шүтэлцээтэй хин одоо бид нэг ингэж баг хүнээс илүү хүн болно гэдэг нь шүү дээ. Хоорондоо барьцаад шүү дээ. Чи надаас илүү юу, би чамаас илүү юу гэдэг шүү дээ. Яг энэ онол номыг ухаж танаад эхлэхээр хүнээс илүү хүн гэж байхгүй. Хүн утгандаа хөрөл бүгд ижил. Юу гэхээр хүнээс илүү боллоо гэвэл хүн биш одоо бурхан тэнгэр өөр юм болох ёстой шүү дээ. Бид хүн утгандаа яаж байх вэ гэдгийг л зориод байгаа. Энэ халаг хорвоод ирсэн бол хүн утгандаа очих ёстой. Хүн болох ёстой. Хүн болохгүй бол хижгээрээс болно. Хижгээрээсээр үлднэ. Буюу мэдгээ улаацалдаж мэдхгүйгээ устгасан тавтан мөчөд адгууснаас цаашаа аратан болно гэж. Одоо бид яг л тийм бэ. Тэгэхээр хүнийг хүн байлгах, хүнээр хүн хийх гэдэг чинь цаа насар том гүн ухаан явж байгаа. Гэтэл энэ гүн ухаанаа бид нар мэдхгүй болохоор хоорондоо ингээ барьцаад байгаа. Гэхдээ ирснээ тэр заяа тавилан тойрог гэдэг юмараа юу гэхээр бид өөр үйлдэлтэй энэ төрсөн гэж байгаа. Өөр үйл дүүрэх учраас эвлэх үндсэн шалтгаан тэр гэж байгаа. Эв үүсэх, хамтарч амьдрах, нэг үндэстэн байх, нэг зорилгын төлөө тэмүүлэх нь өөрөө цаад учир шалтгаан бид өөр учраас. Чи эмэгтэй учраас, би эрэгтэй учраас, үйл зүйл дүүрэх учраас, би өөр үйл зүйл дүүрэх учраас чи бидний эв үүсэх үндсэн шалтгаан энд бай. Түүнээс чи бид яг ижилхэн нь копи паст хийсэн болвол чи бид нийлэх ямч хэрэггүй. Яг л чиний чадамж надад байгаа бол чиний хэрэгцээ надад байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи харилцан шүтэлцээ явж штэ. Тэгэхээр гэр гэдэг чи одоо тоон, уйн, тоон, багн, уйн, хан, дээвэр, туур, хаалга ингээд иж бүрэн байж ш тэр гэр гэж штэ. Аль нэгэн дутуу бол гэр болохгүй. Бидний өөр үүрэг зорилттой гэхдээ нэгдэж нэг юм болдог. Тий. Гэтэл саяхан нэг подкастн дээр нэг буурал дээдс хэлж байна л да. Ханы нэгүүдээр тоон хоёрыг аль нь чухал вэ гэж. Өгтөө бол хоёулаа чухал. Тийм шүү дээ. Тэгэхээр юу гэхээр би дарга, би тэргүүлэгч, би мундаг болноо. Чи бол надаас дор учраас тийм энэ хандлагч нөөр онолгүй буруу хандлага гэж охогдож байгаа үү? Дарга ганцаар юу хийх юм? Тийм шүү дээ. Манлайлагч эсвэл ноён гинөө эсвэл дарга гинөө тэр нөхөр ганцаараа юуч дүүрэхгүй нэ. Бүгд бусдаараа байж тэгээ нийгмийн тогтолцоо ч нөөрэ тэр цул имийг бий болгох гэдэг нь шүү дээ. Тийм хариуцлага. Эцсийн зорилго нь юу гэхээр бүгд бусдаараа нийлээд хүний энэ төрөл зүйл нийлээд энэ алаг хорвоогийн тэнцвэрийн төлөө оршиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хариуцлагыг хариуцж байгаа үүрэгтэй. Тэгэхээр энэ алаг хорвоо ганц эндстэн ганцаараа үлдчихэд бусдыгаа боочилчаад дийлэхгүй мэн л да. Хүн өөртөө эзэн болсон цагаас үе дотоод тэнцвэрээ олоод олж чадсан үед л орон зайд нөлөөлж тэнцвэрт оршихуйг хангаж дийлдэм болвол бусдыгаа боолчлоод би эзэн нэг ч гэсэн үндэст нь энэ алаг хорвоод тэнцвэрт оршиж дийлэхгүй нэ. Тэгэхээр нэг хүн хүртэл тэр гэгээр л боловсрал гэдэг лөө яваад ингээд дотоод тэнцвэрээ олоод тэр амаараа мулна гэдэг юм насаа зулгаагаад тэгээд оршин суугаа орон ханхаахаа цаг үрт нөлөөлөө тэнцвэрт орших ёстой учраас монголчууд гэж боолчлох бодлого юулж байгаагүй юм байна. Боолоос салгах бодлого үйл зүйлийг л үйлдэж ирсэн байна. Харин тэг ном дээрс харахад бүх юм эрхлийн хэм маяг те. Төр засгийн бодлого дүрэн бүгдээр яг л энэ байгалийн тэнцвэрийг хадгалах руу яваад байгаа хгүй. Тэр нь лөө чиглэсэн тэг их засаг хууль хүн ганцаараа энэ дэлхийн дээр амьдрах боломжгүй бас те. Боломжгүй. Бусад амьтангүй урамлгүй амьдрах боломжгүй. Боломжгүй. Тийм. Тэгэхээр тэрийг ингээд аятайхан балансыг бариулаад тэнцвэрийн яг тийм хууль дүрм мигэл өмсдөн гаргаад тэгтээ тэрийг одоо яац юм бэ? Одоо мартацгаацсан юм уу? Үгүй яа. Бус дэндснийг бид нар тийм мэдлэггүй дорой гэж байгаа биш. Тэдэн дотор би. Тэднийг ёс уламжил, өв соёл, тэр шашин шүтлэг, тэр гүн ухаан, тэр бүхэн дотор нь хэл соёл, бүхэн дотор нь байгаа. Орчин цагийн энэ даяаршил гэдэг энэ онол бодлого нэлээд яасан гэхээр их улсын үндэстнүүд өв соёл бүх зүйлээс салсан гэсэн үг. Тэнд байгаа мэдлэгээ бид нар тайлж чадхаа болсон гэсэн үг тийм. Бид ч бас уламжил ирсэн тэр ёс уламжлалаа бид яг алдтын даваан дээр буц сэргэх гэж үдэж штэ. Энэ юунаас хамааралтай юу? Бомбын ирэн гэж нэрлэдэг байгаа энэ өөр тийм од гар хэрэгсээсээ шалтгаалаад хүмүүсийн сэтгхүүч гэсэн зөвхөн манайх гэхгүй дэлхийн нийтээр нэг тийм хартангуй байглаа бодъё тий гэсэн нэг юм яригадаад байна штэ. Бэлгийн цаг эхэллээ гэдэг байгаа. Бэлгийн цаг эхэллээ. Хүн төрлөخت нь сүүлийн одоо 500 хэдэн жил нэг
аргын нивэлдээр явж ирсэн. Одоо ингээ бэлгийн цаг руу шилжлээ гэж байгаа. Хүнийг сэтгэл биетэй, бодол биетэй, алд биетэй гэж 3 биетэй гэдэг байна. Тэгтэл мэдээллийн урсгал юм байна л да. Аргын цаг үед яа гэм бэ гэхээр мэдээллийг алд биеэс биеэрээ төрүүлж хүлээж авдаг. Алд бие дахиад бодол бие тэгээ сэтгэл биеэрөө тэр мэдээлэл дамжих юм байна л да. Энийг юу аргаас бэлэг төрүүлнэ гэж үздэг юм байна. Бэлгийн цаг үед мэдээлэл юу гэхээр хамгийн түрүү сэтгэл бие дээр ирдэг. Сэтгэл бие, бодол бие, алд бие гэж ингээ мэдээллийн урсгал нөгөө талаас. Тэгэхээр бэлгээс аргыг төрүүлнэ гэж. Тийм учраас монголчуудын цаг үе ирлээ гэдэг монголчууд өөрөө бэлгийн арт түнгээд гэдэг нь юу гэхээр альва мэдээллийг хамгийн түрүү сэтгэл дээрээ тусгаж хүлээж авдаг гэсэн үг шүү дээ. Үндэстэн болон өөр ингэсэн нэг тийм онцлогтой үүрэгтэй юм шиг санагдаад байгаа. Арга бэлэг тэнцдэг гэдэг. Тэгэхээр аргын цагт магадгүй одоо ингэ бодохоор аргаа барьдаг арга талын тэр үндэстэнгүүд илүү хүчрэхэг байдаг байх. Бэлгийн цаг ирсэн үед магадгүй тэр бэлэг талын юг баримталдаг үндэстнүүд нь арай хүчрэхэг болж ирэх үү? Бэлэг тал нь хэдэн жил байдгийг? Бэлгийн цаг 440 жил, аргын цаг 550 жил. Нийлээ 990 жил. 990 тэгээд мөнх тэнгэрийн цаг 10 ингээ 1000 жил нэгцэн ихэл. 1000 жил тутамд их дэлхийн нэг нас авнаа гэж байгаа. Тэгэхээр бэлгийн цаг нь ивэчлээ. Тийм учраас монголчуудын цаг ирсэн гэдэг байгаа. Тийм учраас зарим хүмүүс одоо монголчууд хэзээ сэргэн мандах вэ? Гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ алга хорвоо дээр хүн болж төрсөн. Нэгэсэндээ тэнцвэр хангах үүрэгтэй эзэд нь хүн. Бид өөрсдөөс л хамаарна. Нөгөө талаар арга билэг хоёр тэнцдэг хорвоо гэж. Альва нэг талын урсгал гэж дандаа байхгүй. Тэнцвэр туршихын тулд заавал хоёр тал харилцаа гэдэг зүйл тийм. Тэгэхээр магадгүй энд хүн төрлөخت нь хүн биш болоод шунал тачаал гэдэг зүйлдээ баригдаад ингэхээр яаж юм гэхээр далд оршихуд хар хүч нэгсээд байгаа. Тэгэхээр уг үндэс болсон энэ ил ертөнцийн хөвөл зүйлийг засахгүй бол далд оршихуус тэнцвэрт байдал алдарч байгаа гэсэн. Жам сорсон бүхэн мөхнөө, жамд нийцтэй амьдраа. Жамыг сахиулаа гэдэг шүү дээ. Тэгэхээр юу гэхээр оршихуун тэнцвэрт хэрэгтэй мэдээллийг бид түгэнд илрүүлэх хэрэгтэй байна. Тэнцвэр алдуулах энэ үйл зүйлийг хохирох тийм мэдлэгийг бид нэр хонж дарах хэрэгтэй. Ингээхийн тулд засах байна. Одоо ингээд сошиал орчин амар сайн хөгжиж шүү дээ, тийм техник технологи гэдэг. Одоо хийм л оюун ухаан гарчлаа. Тэгэхээр дэлхийн нийт дээр ууг нь бол ийм эерэг зөв мэдээлэл тий харилцаа үүсчиж энэ дэлхийн бүр уур амьсгал зөв болох юм байна шүү дээ. Агарын өөрчлөлтийг бид нэр хүн төрөлхтөн зогсоох боломжтой юм байна. Явж тий. Үнэхээр өөргөн дээр гэсэн үг. Энэ их мэдээллийн тий ийм интернет орчин дах мэдээллийг яаж тэгж эерэг болох юм бэ? Тэр бас амар ажил. Тэгэхээр энэ бол хандлагаас хамаарна. Энэ бол бид нар интернет орчин тий кибер ертөнцийн харилцаад шүү дээ. Шинэ харилцааны талбар бий болсон. Ямар ч талбар үүссэн, ямар ч харилцаанд орсон бид хандлах нь зөв байх хэрэгтэй гэсэн үг. Тэхийн тулд би нэг 5 харилцааны хандлага ийм байж болох юм уу гэж ухсан юм. Юу гэх нэгдүгээрт нь өөрийн орон зайд эзний хандлагатай бай. Тэр эзэн гэдгийг нэг жоохон энгийнээр тайлбарлавал яа гэм бол эзэн гэхэр нэг юм юу төрөөд байгаа байхгүй юу? Манайх ч одоо тий юмыг эзэгнэх, өөрийн болгох, ийм өөр хүнд буух нь бас нэлээд их байгаад байгаа байхгүй юу? Тий. Арай нэг өөрөөр би юу гэж ойлгосон бэ гэхээр эзэн гэдэг маань миний гудамжтай, миний нийслэл шүү дээ тий. Миний Монгол улс, миний дэлхий гэдэг өөрийн хэсэг ийм хандлагаар тэнд байж чадах юм бол тэр хүн эзэн нэрхтээ байна гэж үздэг байгаа. Зөв тэг өмчргсөн бол биш үү? Миний санаатаа нийцэж байна. Хариуцлагатай. Юу гэхээр хариуцлага гэж юу вэ гэхээр үүрэг дээр нэмэх нь эрх гэж ухах хэрэгтэй. Чи эмэгтэй хүн. Эмэгтэй хүн ямар байх үүрэгтэй юм? Тэр үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тэр эрх гэдэг зүйлийг аваа явж байгаа. Ингээд эн чинь чи хариуцлага. Эмэгтэй хүний хариуцлагыг өөрчилж чадчих гэсэн. Тэгтэл одоо юу гэхээр бүгд ижлэх. Бүгд ижил байх ёсгүй. Угаасаа эмэр хоёр ч өөр өгдөл нөө. Гендер мандер гэл тэгш ирэх гэлв. Тий. Ижлэх байх гэдэг шүү дээ. Тэгэхээр эрх гэдэг зүйлийг тавьчаад үүрэг гэдэг зүйлийг хайчаад шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлага гэдэг ухтгуун чинь бүрэн гарахгүй. Эзэн байх гэсэн тэр 5 зүйл байгаа гэж байгаа. Тэрийгөө бүрэн хариуцж чадж байгаа хүнийг бол эзэн хүн гинэ гэж. Тэрэн дотор нь өөрийнхөө идэд гамтаа хандж чадж байгаа. Өөрийнх оюунаа олж чадсан. Одоо холбоос нь өссөн ч гэдэм үү тийм үү. Өөрийнхөө заяагаа таньсан. Өөрийнхөө хэмээг мэдэрдэг. Өөрийнхөө цаг хугацааг хариуцж дийлдэг хүнийг эзэн хүн, өөртөө эзэн хүн. Энэ 5 зүйл баян хоригчдаг гэнэ л дээ. Тийм учраас одоо энэндээ хямхтай байх нь шүү дээ. Энэ 5 зүйлээ хариуцж дийлэхгүй энэ 5 зүйлийг нь өөр хүмүүсээс хамааралтай болсон хүнийг боолгон гэдэг юм байна л да. За эд, оюун санаа, заяа, хим, цаг хугацаа тий. Энэ бусдын иргэшэлд авах юм бол бусдын иргэшэлд уйлдах нь боолгон байна л да. Өөрөө хариуцж чадвал эзэн. Тий, эзэн эрхийг нь таниулна гэдэг нь энэ 5 зүйлээ бүрэн хариуцж чадах тийм хүнийг
Би ямар нэгэн үйл хий. Тэрэнд оногдсон цаг хугацаагаа би хинээс ч хамааралгүйгээр өөрөө тэр цаг хугацаагаа зарцуулж байвал. Гэтэл би тийшээ явъя гэсэн чинь хин нэгнээс хамааралт уучлаарай. Чи тэхгүй шүү. Чи заавал энэ ажлыг хийгээ. Боол гэдэг чинь энэ 5 үйл зүйл нь бусдаас хамааралтай болсон тэр хүнийг өөрийн бодолтой байх чинь эзэн эрх нэг нь байж таарах нь тийм үү? Одоо сошиал дээр бол сөрөг мэдээлэл, эрэг мэдээлэл бас зөв буруу мэддэхгүй ингээл тест явж өгч байгаа шүү дээ. Одоо бид ч хэлээд байгаа шүү дээ. Боловсрал мэдлэгтэй өөрийн гэсэн үн зүйлтэй өөрийгөө олсон өөрийн төлөвшөлттэй ийм хүн битэнэ л гэдэг байгаа шүү дээ. Тэр чи явсаар юу гэхээр мэдээлэл мэдлэг чадвар шүү. Тэгэхээр хүн хэр зэрэг мэдлэгтэй, хэр зэрэг чадвартай буснаас хамаарат тухайн ирж байгаа мэдээлэлд чүүлт хийж чадах. Ил ухамсарын төвчний мэдээллээрээ тархи ачаалаад байх юм бол мөнхөд мэдээллийн дутагдaltaй байна гэсэн. Гэхдээ манайх ч одоо тэр даалт ертөнцөөс мэдээлэл олж авах нь байдгаа. Зүгээр ил байгаа тэр мэдээллүүдийг ухаж гаргаж ирээд нөгөө зөв сонголтоо хийчихдэг юм билээ шүү дээ. Одоо энэ сонгуулиар харж хахад тэгсэн чинь одоо яг түрүүнээс хойш бид нар шинэ Монгол үндэстэн лаг тэгээ бусдыг тэргүүлэх гэдэг байлдан дагуулах гэдэг шүү дээ. Тэр оюун ухаанаараа ч юм уу, амьдралын хэв маягаараа ч юм уу. Тэгсэн хэрнээ манай байж байгаа нийгмийнхэн царай нэг юм барууны тэр хүмүүсийн төвшөнд тэр сэтгэл зүйн хүрхгүй юм шиг харагдаад байгаа. Тэр хизээ бид нар оюун санаагаар манлайлах гэдэг юм. Би надад бол жоохон итгэл жоохон муу л юм. Оюун ухаан гээ хоёр зүйл байгаа. Энэ нь юу гэхээр аль орон зайгаас мэдээлэл татж байгаа вэ гэдгийг илэрхийлж байна. Эдгээр ялгаатай юм байна. Тийм. Ухаан гэдэг зүйл бол ухамсараас өөрт хамааралтай мэдээллийн их сурвалжуудаас мэдээлэл татж байгааг ухаантай үйлдэл гэдэг. Яг энэ өнцгөр харах юм бол байгалийн төрөл зүйл энэ бүгд ухаантай. Тэд өөрсдийнхөө удамшлын хэлхээний туулалдаас бас мэдээлэл татж байна. Яг нарийн дээр бол ухааны төвшөнд ярих юм бол байгалийн амьд биднээс ухаантай. Одоо газар хөдөлж гал янз бүр болох гэж байгалийн мэдээд дөрвж байна. Энэ бол ухаантай үйлдэл واخгүй. Тэр мэдээллийг тухайн хооронд аваад тэр үйлдэлээ хийж штэ. Гэтэл бид нар газар хөдлөх гэж байгааг мэдэхгүй байна. Юу гэхээр бид нар далд ухамсарт дахиад эдэсдэх ихтэйчлийн хаашаа мэдээлж байгаа тэр мэдээллүүдийг бид нар авч чадахгүй байна. Тийм учраас яг ухааны хувьд ярих юм бол бид байгалийн амьтдаас дорой байна. Хүч султай байна гэсэн үг. Байгалийн амьтад юу гэхээр оюун байхгүй. Буюу өөрийн удамшлын хэлхээний буюу өөрийн хамаарлын мэдээллийн тэр сангуудаас битэрч өөр мэдээллийн сувгуудаас мэдээлэл авч чадахгүй гэсэн. Хүн чадна. Буюу өөрт хамааралгүй мэдээллийн сангаас мэдээлэл татах чадамжийг оюун гэж нэрлэдэг байна. Одоо цоошин одоо бүхэн гаргаж ирээд бусдад байхгүй бусд хүмүүс хийгээгүй зүйлийг гаргаж ирэх юм бол оюун төлөлт. Тийм учраас оюуны өмчийн патент гэж өгöd байгаа шалтгаан тэр. Түүнээс ухааны өмчийн патент гэж өгөхгүй байгаа дээ. Тийм ээ. Тэгэхээр ялгамж нь тэр. Одоо миний өвөг дээдийн ч юм уу миний одоо өмнөх төрөлтүүдийн мэдээлэлтэй би холбогдчихл байгаа бол тэр ухамсарт буюу ухаантай үйлдэл болно. Өөрт хамааралтай тэр хэмжээтэй орон зайн дотроос ухаж үзээч тэнд чинь байгаа. Өөрт байхгүй мэдээллийг татах чадамжийг л оюун гэдэг зүйлээр илэрхийлээд байгаа. Одоо сансар огторгуу ч юм уу гэх юм. Хүсвэл сэтгэлдээ чи юу багтааж чадна тэр орон зайд нэвтрэх боломж байгаа л гэсэн үг. Ухах ойлгох гэдэг хоёр үгний ямар нь юу юм бэ? Нэг нь ухах. Нөгөөх нь ойлгох гэдэг чинь өөрөөс тацрахыг яриад байгаа. Ойх. Ханд бөмбөг шитгэхэр яа тий. Ойж байгаа үстэй. Тэгэхээр би ухаж таньсан зүйлээ өөрөөсөө гадагшаа илэрхийлж байгаагаа би өөрөөс ойлгож байна гэдэг. Хүлээж авч байгаа хүн ухлаа. Ирсэн энэ мэдээлэл дундаас чинь би ухаж байна юм. Тэр утгаа болгоно ухаж байна. Тэгээд өөрт таньж өөр юм болгож байна гэдэг юм явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бид их олон үгэн дээр буруу яваад байгаа. Буруу хэлээд байгаа. Тэгэхээр өгч нь өөр амин чанартай гэдэг. Авилгал гэдэг үгчийн жишээ нь эртээр үедээ болохоор цалин хүстэй бийсэн мэлэж татвар ч юм уу. Одоо ч сөрөг утгатай болчиход байгаа шүү дээ. Уг нь эргэл утгатай бийсэн юм шүү. Авилгал за юу гэсэн үг юм бол? Их олон үгийг бид нэр засах ёстой юм байлаа. Засахгүй болохоор тэр чинь нөгөө өгч нь өөрөө эрчим энерги мэдээлэл тэг утгаа буулгах гэдэг юмнууд дотроо тээж явна шүү дээ. Чудаг гэж юу гэсэн үг? Мэдгүй ёс зүг гэж л ойлгоход байгаа шүү дээ. Чүүдэг гэсэн үг гэж тайлж байгаа. Чүү гэдэг чинь нөгөө чүү үнэн гэдэг нэ. Тэр чүү гэдэг үннээр явах өстой тэр нэг тогтолцоог л яриад шүү дээ. Чудагтай байна гэдэг чинь үннээр амьдрахад ингэх юм аа л гэдэг юм хэлээд байгаа юм. Ханд нэлээд өөрчлөгдсөн юм хэлээ л дээ. Ингэхэр бид нэр үгээ буруутгахчаар утгаа гуулгын танихаа байсан. Бид нар монголчууд гэж цээжэд элдэл байгаа. Монголчууд анхдагч үндэстэн Монгол гэж юу гэсэн үг вэ гэдгийг одоо бид нар тайлах хэрэгтэй шүү дээ. Моны голлогчд. Тэгээ мон гэж юу юм бэ гэсэн. Хувьсчийн өөрчлөлттэй язгуурын маягаараа байгаа зүйл бүхнийг мон гинэ гэж. Анх үүссэн генетикийн хөлсөд орчиг хөлсөд өөрчлөгдөж байгаа. Яг язгуураараа байгаа тэр төрөл зүйл бүхнийг бүгдийг мон гинэ гэж. За. Тэгэхээр моны голно гэдэг нь тэр байгалийн үйтгэлээс аваад бий байгаа тэр язгуурын тэр үйл зүйлүүдийг
устгахгүй, мөхөөхгүй, тэнцвэрт урших онол номыг баримтлагчдыг монголчууд буюу моны голлогчд гинэ гэсэн үг байхгүй юу? Өнгөрсөн байхгүй бол хүний тарих ажиллахгүй юм байна. Өнгөрсөн гэдэг бол мэдээлэл шүү дээ. Аль ч төвчний тэр ухамсарын мэдээлэл байна шүү дээ. Тэр мэдээлэл байхгүй бол тарих ажиллахгүй нэ. Хүн төрлөخت нь өнгөрсөн өөх төв соёл бүх зүйлээ мартахын хэрэг хүн төрлөختний ирээдүйд зурагдахгүй байгаа гэсэн тодорхойгүй гэсэн үг. Өөх төвхө хэдий хэмжээгээр бид үгүйсгэн тэрийг үн цэнгүүд тооцох тусам тухайн хүн тухайн үндэстний ирээдүй тодорхойгүй бүрхэг балархаа болмаа гэсэн үг. Зурагддаггүй гэсэн үг, тодорхойлогддаггүй гэсэн үг, төлөвлөгддөггүй гэсэн үг. Тэгэхээр бид одоо тэр сошиал орчин дох тэр буруу юуг яаж цензуртах вэ? Яаж шүүх вэ? Яаж тэрэнд наамтай цаантай хандах вэ гэдэг чинь хэр зэрэг бид нөр өнгөрснөө мэднэ, өөх түүхээ мэднэ, өөрийнхөө ухамсарын мэдээлэлтэй холбогдож чадна тий. Тэр хэмжээгээр бид нарт хэрэг чинь энэ буруу зөв гэж ялгах чаддаг болно гэсэн үг. Эцсийн бэлтгэдэг үхээр энэ бие юу гэхээр био робот гэж сэтгэх хэрэгтэй. Бид хэр зэрэг том big датаг энэ тархитайгаа холбоно. Тэр хэмжээгээр бидний алдаа гаргах боломж багасна гэсэн үг. Хэдий хэмжээний тэр өнгөрсний мэдээлэлээ бид нэр сэргээж чадна. Тэр хэмжээгээр бид нэр харилцаанд орохдоо зөв бүрүүг дэнсэлж чаддаг болно л гэсэн үг байхгүй юу? Танихаар одоо бид нар хамгийн түрүүнд монголчууд яавал зүгээр ах вэ? Одоо дэлхийн нийтээр бол бясалгал хийх гэдэг байгаа шүү дээ. Бясалгалж хийж модонд ороод байгаа гэх юм уу юм. Тийм. Энэ бас нэг арга шүү дээ. Аль нь танихаар илүү хурдан ч юм уу үр өгөөжтэй байх вэ? Одоо түүхийн ном судруудыг уншсан илүү хурдан байх уу? Бид чинь өөрсдөө хайрцагчид байна. Уг монголчууд задгаас сэтгэлгээтэй. Чуудын онол ном яг тэнцвэрийн онол واخгүй юу? Сайн муу гэж туйлширдаг. Зөв буруу гэж туйлширдаг. Яг энэ тэнцвэр. Альва зүйлийн тэнцвэрийг олох ухаантай. Бицгийн онол ном дээр ингэж л яасан. Энээс өөр юм байхгүй гэдэг өөрийгөө хайрцалчихаар өөртөө хан усгах чинь гэсэн үг шүү дээ. Дэлхийн хүндрэлт угаас тийм би. Яаж тарих угаас нь эсвэл ямар үзэл онол дэлгэрүүлсэн тэрэнд автснаасаа эсвэл би ийм шашинтай. Бус шашин бол буруу гэдэг ингээд өөртөө хайрцалчихад байгаа гэсэн үг байхгүй. Гэтэл нэгт сул юмны дотор хэрэгжиж байгаа нэг юмны нэг л хэсэг шүү дээ. Шинжлэх ухаан ч гэсэн байгалийн шинжлэх ухаан ч гэсэн тэгэл нэг юмыг олон салгаад. Одоо эрүүл мэндийн шинжлэх ухаан гэж хүн гэдэг цул төгс системийг салгаал би энэ үг юм. Тэгэхээр хэлжинд нэг өөрийгөө хайрцагнаас гаргаач тий. Мэдээж өөрийгөө хөгжүүлээ. Амьдралыг нь утга учиртай дүүргийе. Би өөртөө эзэн болъё гэж бол ямар ч үзэл онол номыг бити хорио. Зүгээр л шинжлэх ухаанчаар ханд. Сонирхоод үзтээ. За, эндээс юу гэж юм? За тэр шашин дээр тэр муслим нь юугээ хэлсэн. Христ нь юугээ хэлсэн. Будда нь юугээд номлолцсон тий. Энэ зөрчилж байгаа нь хаана байгаа юу байгаа? Нийлж байгаа нь юу вэ? Яагаад зөрчил байгаа бол ямар учир шалтгааны улбаагаар энэ жаахан зөрчилтөд тал нь үүссэн. Шинжлэх ухаанчаар л хандлаа та. Тэгээд монголчууд ингээд шашинд хүлээцтэй хандцаа 13% гэдэг нь шүү дээ. Нэг хүлээцтэй хандаад байсан ч юм биш л дээ. Монголчууд дээр 13 дугаар зүүн дэлхийн дайдад дэлхийн их эзэнт хөрөн байгуулсан байхгүй юу? Буучаад ард иргэдийг засахулсан чинь үзлийн зөрүү гарсан байхгүй юу? Христийнх нь, буддийнх нь, лалынх нь өөр шашны. Тэгэхээр хоёр өөр шашин, хоёр өөр ном дээр зөв буруу гэдээ ингээд номлуулсан нөхдөд чи хоорондоо нийтж амьдарч чаддаг зөрчил үүсэт. Тэгэхээр эзэнт хөрөн үүссэн бүгдийн хяналтандаа одоо яах юм бэ гэхээр ард иргэдийг зөрчилгүй амьдруулах хэрэгтэй. Миний харж байгаагаар харгуурын хотыг байгуулад бодлогоор бүх шишний сүмгийдэдийг бариад номлогчдыг авчирээд за одоо танаа гэсэн автод хийсэн гэсэн үг байхгүй шинжил хийсэн. За танаа номонд энийг юу гэдэг юм бэ? Та нар сүсгтэндээ энийг юу гэж тайлд юм бэ гэсэн байхгүй асуусан. Зөрчилтэй номлож байгаа бол одоо наад зөрчил хайрлага ижил утга агуулгана. Ингэж шашин судлаачид эцэх юм бол тэр орой хот байгуулагдсан тэр цаг үед өөхөө шашны бүх номуудад тодорхой хэмжээгээр өөрчлөлтөд орсон байх хэвээр. Би зөвхөн логикоор авч үзэж штэ. Тэгэхээр хар хорин хотыг байгуулсан үзлийн зөрүүг арилгахын тулд бүтээсэн байх боломжтой. Түүнээс бид суурин соёлд орлсондоо бүтээсэн юм биш. Үзлийн зөрүү арилгангууд арт түмэн зөрчилгүй болохоор л тэр Монголын их амар амгалан цаг ирсэн гэсэн үг. Танаас нэг тэнгэр үзэл гэдгийг хүмүүс ингээ янз бүрээр тайлбарлаа. Тэгтээ тайлбарласан хоор юм бэлээ. Би яг хайхаар танихаар одоо нэг өгүүлбэр ингээд тэнгэр үзэл гэдэг нь ийм гэсэн үг юм а гэж хэлвэл. Гэхдээ наадах чинь за нэг өгүүлбэр багтаахан цаашаа. Одоо сүнс гэхээр нөгөө хансан хэм гэдэг. Энэ сүнслэг арчим эцсийн бэлэгтэй мэдээллийг л цуглуулад байгаа гэсэн үг. Ямар харилцаа, ямар орчин, ямар нөхцөл үүсгэд тэнд юу бий болд юм байна, үр дагавар юу болд юм байна. Энэ зүйлээ хураагаад авахаараа буцаад өөдөгч рүүгээ татагна гэж байна. Тэгэхээр нэг газраас мэдээлэл цуглуулах. Өөдөгч их усүрлүүгээ. Өөдөгч рүүгээ тий.
цацраал бидэж бас цацарч байгаа. Цацарсан нэг юм нэг хитрхи гэдэг. Энэ нэг үйлсэх сэтгэл гэдэг байгаа. Нэг үйлсэх сэтгэл үе нэг үйлсэлтэй шүү гэсэн утга хаул гэж. Яг үүндээ чи бид гурав тэр нэг зоригтойгоор цацарсан байна шүү дээ. Тэр цацарсангууд нь дахиад цацраад олон төрөл зүйл оршихуунуудад очиж төрөл аваад мэдээлэл зөвлүүлэл яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бас явсаар ажиг хингийн ойлголт руу явчих. Мөнгө тэнгэр гэдэг нь мэдээж тэнгэрийн санаа гэж шүү дээ. Тэгэхээр ямар сан бид нар хэр хэмжээгээр мэдээлэл цуглуулаад сүнсний эрчмээ сайжруулаад төрөл дээшлээд байх тусам тэр мөнгө тэнгэр гэдэг юм лугаа вартнаа гэдэг шүү дээ. Тэгэхээр зорилгонд хариулах нь дээ. Гэхдээ хийж хийх тоосны онол гэдэг орчлон хуруугийн ил далдын бүх зүйл хийж хийх тоосноос битнэ. Зөвхөн сүнстэй нөхцөлдсөн үед юм битээж аривжуулна гэж. Тэгэхээр явсаар аж хамгийн эцсийн цэг нь магадгүй энэ ч гэж даарч. Юу гэхээр хийж хийх тоос цуглуулад аривжуулах үүрэгтэй. Тийм учраас оосор өчгөө огторгоо гэж. Огторгоо нод ирэхээс хэмжээ тавихгүй шүү дээ. Юм битэх болгондоо өөрийнхөө орон зайг үүсгэж идэг гэсэн. Тэгэхээр оосор бичв. Тэгэхээр бодитын бүгд насжилттай. Насаа илээгээд задарна. Нүн л хийж хийх тоос бол. Гэтэл талд нь нэг задарч яхад хоёр бүтэж яах. Ингэж үж оосор өчгөө орон зай тэлхнэ шүү дээ. Тэгэхээр бид сүнсний хөгжил гэж явсаар аж юу гэхээр том хэмжээний масс юм битээх л зорилго. Тэхийн тулд битээх чадамж гэдэг бол өөрөө тэр мэдээлэл мэдлэгээс хамаардаг. Хэдий хэмжээний их мэдээлэл зөвлөж мэдлэгтэй болох хэмжээгээр тэр сүнслэг эрчим илүү том юм битээх чадамжтай болоод байна л гэсэн үг. Альж утгаараа юу гэхээр мэдээлэл мэдлэгт шунан дурлах хэрэгтэй. Тэр биеэрээ үйлдэх хэрэгтэй. Чадамж шид болгож өөрөх хэрэгтэй гэсэн үг. Мунхаг байж болохгүй гэсэн дутханд явж байгаа юм. За яг энэ хүн төрөлхтөн яагаад дэлхий дээр үүссэн гэдэг асуултын хариултыг авах гэж энэ номнуудыг уншиж эхэлсэн. Тэгээд номнуудаасаа хариулт авсан. Яг таны ярьсантай ижилхэн ойлголттой би байгаа. Гэхдээ энийг би 20 мянган дагагчтай болчоод хүмүүст ярих гэж батсан чинь өнөөдөр та яриад өгчлөө. Тэгэхээр энэ мэдээллийг бид нэр ойрын хугацаанд дэлхийн нийтэд хүргэж чадах болов. Одоо өөрснөө ч бас сайн ойлгоогүй яваад байгаа шүү дээ. Бид нар чинь өөрсдийн үүрэг зориулалтаа одоо орчин үеийнхаар ярих юм бол энэ дэлхийн доктортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэн дээр нь бид нэр түүчэлэгчд байх хэрэгтэй болж тарж байгаа хгүй. Байгальтайгаа хэрхэн зүй зохистой харьцах уу? Байгалийн баятлагийг ямар хэмжээнд ашиглуул тэрийг зүй зохистой гэж үзхийн, доктортой гэж үзхийн те. Дэлхийн улс орнууд энэ хариултыг хайж явах үед манай өвгдөд аль дэвангартаа те хэдэн мянганы өмнө мэддэг байсан байгаа хгүй. Тэг бид нар энэ доктортой хөгжил ногоон ирээдүй гэдэгт ууг нь түүчэлэн оролцох хэвээр үндэстэн бол таарад юм тийм үү. Тэгсэн чинь одоо бидний байж байгаа царай те уул усаа авах чинь зөвхөн өнөөдрийн те мөнгө баяжи те ард ирэг дээр нийтээр яриад байгаа байхгүй. Өнөөдөр л би хэрэгжилжил баг болоо цааштай бидний өөр хойч яах нь түүч хамаагүй гэдэг ийм зангаар өнөөдөр л баяжж ивэл өнөөдөр л орлоготой өнөөдөр л болж ивэл уран шар нутлаа олборлоод зарсан л дээр штэ гэсэн байдлаар дийлэнх нь хандаад байна л та. Дуугарж байгаа эсрэг байгаа хүн маш цөөхөн байгаад байна. Ийм цөөхөлөө бэжиж яаж дэлхийг тэгж доктортой хөгжилд урайлан үлгэрлэх юм бэ? Жохом эргэлзээ төрөөд байгаа байхгүй надаа. Тийм хүн болгонд орно Монголоо бодоод сайн сайхан цагийг төхөөлөхөөр бүгд л хичээж байгаа. Жишээ гэтэл энэ подкастаар монголчуудын өв соёл судармантай холбоотой мэдээллийг түмэнд түгээж нэгч гисэн залуучуудыг энэ л анхаарлын хандуулгаас сэхэрүүлээ явахад хөв нэмрээ оруулж байгаа шиг. Би гэтэл одоо хамаг Монгол төрийн бас байгууллага хамтан байгуулцаад үйл ажиллагаанд нь оролцоод явж байна. Хамаг Монгол төрийн бас байгууллагын үндсэн зорилго нь тэгэхээр Монгол улсад байгаа монголчууд шиг нийт дэлхийд даяар тархан суурьшсан Монгол туурхтангуудынхаа одоо соёл урлаг бийт болоод бийт болсон соёлыг түгээн дэлгэрүүлэх, мартагцнаас сэргээх, тэгээд сэрэж нэгтгэх зорилготой ийм үйл зүйлийг дэврээгээ явж байгаа. Энэний хамгийн тод жишээ нь 12-3 жилийн өмнө санаачлан хэрэгжүүлсэн хамаг Монгол төсөл байгаа. Монгол улсын гавьяач жижигчин сандын жавхлан санаачлан хэрэгжүүлсэн. Энэ үйл зүйл өнөөдөр илүү дэлгэрээд илүү олныг хамраад ингээ явж байна. Энэний дараагийн төслүүд нь Дэлхийн Монгол гэдэг төслүүд ингээ яригдж байна. Монгол манд нэгэ төслийн санаанууд яваад тэнд ажил хэрэг болоод бас явцгааж байна. Тэгэхээр хүн болгонд дорноо хичээгээ явбал Монгол оюун санаагаар зөв үзэл онолоор дэлхийд тэргүүлж дэлхийн өндөрлөгтөнд оюун санаанд үнэтэй хувь нэмэр оруулах цаг нь яг утгагүй гэдэгт итгэж байгаа шүү. Энэ подкастыг сонсож байгаа нийт сонсогчдын мөчийг далиндуулаад хэлэхэд бүгд дор үрээ энэ утга агуулгыг түгээн дэлгэрүүлээ явахад бид ч бас зөв хүлээн шүү дээ. Тэгэхээр энэ мэдээлэл мэдлэг түгээн дэлгэрээд
бүгдийг хамраад ингэ явахад нэг цаг болохгүй хаа. Гэхдээ хүлээцтэй, эвтэй тэгээд тууштай байхад босхгүй их зүйл байхгүй гэж тунгааж. За баярлалаа. За тэгээд өнөөдрийнхээ дугаарыг ингээд өндөрлүүлье. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.